Энэ удаагийнхаа бичлэгээр 2009 оны учир битүүлэг триллер төрлийн Possession киног довчлон ярьж өгөхөөр сонголоо. Кино үзэгчнийг илүү чанартай, илүү зөв сонголтоор баяжуулна. Месси. BBQ Chicken зөвгийн балтай жихэрлэг гэсэн 3 төрлийн амттай Месси будааны жигнэмэг. Кино үзэж байхдаа идэхэд тохиромжтой энэхүү снэк нь театрын орчинд байгаа мэт мэдрэмжийг бүрдүүлж таны амралтын мөчийг илүү таатай болгоно. Месси будааны жигнэмэг нь 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар бэлтгэгдсэн премиум ангиллын эрүүл снэк юм а. Төмсний чипснээс өөр хөнгөн бөгөөд тэнцвэртэй амттай, шаржигнсан өвөрмөц бүтцэн кино үзэх үед тухтай цэвэр мэдрэмжийг танд төрүүлнэ. Тэр тусмаа кино товчлол үзэхдээ Мессиг заавал бэлдээрэй. Учир нь жигнэмэг дуусахтал жинхэнэ кино эхэлдэг. Месси шин мэдрэмж. Өмгөөлөгч Жэс нөхрийнхөө дүүгийн эрүүгийн хэргийн бүртгэлийг нь шалгана. Энэ үеэр тэрээр нөхөр Райнаас цүнхээ шалгахыг хүссэн мессеж хүлээж авав. Жэс цүнхээ шалгахад нөхөр нь хийсэн сайхан үгс бүхий захиа болон сарнай байхыг оллоо. Оройн Жэс гэртээ ирэхэд байшин нь хүнгүй, нөгөө хаалга нь нээлттэй байх нь тэр. Удалгүй тэрээр ойртож буй хөлийн чимээг сонсоод айдас давтахад азар түүний нохой байж тааран сэтгэлийг нь амраана. Дараа нь Жэс зойронд хэнэгэн байгаа бололтой чимээ сонсоод шалгахаар буув. Зойронд очиод Жэс нөхөр нь тонгоогоо дэм хийж байгааг хараад өгзөг рүү нь алгахтал ийм зүйл болно. Нөхрийнхэн дүү Роман хөрөгчийг нь засчээсэн ба тэр түүнийг нөхрөө гэж андуурсан байлаа. Жэс уучлалт гуйхад аашмуутай Роман түүнд Райан 10 цаг 30 минутын гатлаг онгоцоор ирнэ гэж хэлсэн. Гээд түүнийг досч авахыг хүсэв. Жэс гатлаг онгоцны буудлал руу очиж нөхрөө тосох ба Райан бол дүү Арманаас илүү ухаалаг, ээлдэг, халамжтай нэгэн бололтой. Тэд гэртээ ирсний дараа Райан эхнэртээ ээжийнх нь мөнгө хүзүүний зүйлтийг өгөхөд Жэс маш ихээр баярлана. Райан зүйлтийг нэмж засварлсан. Шилэн дотор Жэст хайртай гэдгээ бичиж нэмэлтээр зүүсэн гэдгээ хэллээ. Тэгэд Райан эхнэрээ өөр нэг өрөө рүү дагуулan ороход ширээ зассан байхаас гадна ойн баярын бэлу байлаа. Жэс өөрсдийнхөө хурмын ойг мартсандаа уучлалт гуйхад Райан түүнийг ажилдаа дарагдаад санахч завгүй байсныг нь ойлгож байгаагаа хэлэн тайвшруулж өмсөв. Удалгүй Райан ойн баярын гинтийн бэлэг бэлдэхдээ Орманы тусламжийг гуйсан нь тодорхой болно. Райан шүршүрт орохоор явснаар Жэс Ормантай үлдэхэд түүнд нэг л духгүй байсаар. Улмаар Жэс өрөөнөөсөө гарах гэхэд Орман замыг нь хаагаад түүний хүзүүний зүйлтийг нь сонирхон харлаа. Дараа нь тэрээр холдон явснаар Жэсийг баг зэрэг эргэлцэхэд хүргэнэ. Шинэ Орман хуучин найз бүсгүүдээрээ зочлох ба эндээс Орман нь тэнсэн харгалзах ялтай хотоос гарах зөвшөөрлгүй болох нь тодорхой болно. Түүний найз бүсгүй Кейси Орманы гэмт хэргийн бүртгэлд өөр гэмт хэрэг нэмэхийг хүсэхгүй байгаа болохоор түүнд ямар нэгэн тэнэг алхам битгий хийгэрэй гэж зөвлөнө. Гэсэн хэдий ч адарааштай хүчирхийлэгч Орман хүмүүс түүнийг ямар нэгэн зүйл хийхийг нь байнга л цагдаж байгаа дуурлаж Кейсиг алгадаад явлаа. Энэ хооронд Жэс угаалгын өрөөнд байхдаа нөхөр нь түүний шүдний сойзон дээр хэдийнэ оод үрхээд орхисон байгааг хараад инээмсэглэнэ. Дараа нь Жэс Райныг баримл хийж байхад нь түүн дээр очиж Ормантайг мөчийг өнгөрүүлв. Ширээ хэтэрхий дэгэн догонтой байсан тул Райан азийн зоосоо ширээнийхээ хөлн доор тавихад энэ бүхнийг Орман цонхоор ажиглаж байлаа. Маргааш өглөө Жэс сэрээд кофе чанаж байх зураа Райан түүнд зориулж сарнай түүж байхыг харна. Жэс хүзүүний зүйлт нь шалан дээр унсан байхыг анзаарч авав. Энэ үед Райан орж ирээд Жэс ээжийнхэн зүйлт тасарсан гэдгийг хэллээ. Райан зүйлтийг авч аюулгүй газар хадгалж байгаад дараа нь янзалж өгнө гэдгээ амлана. Гэтэл Орман хурч ирээд жүүс уусныхаа дараа жүүс нь дууссан гэдгийг хэлээд явлаа. Жэс Райанд Орманыг гэртээ байлгахаас залхаж бас айж байгаагаа хэлсэн боловч Райан аавынхаа адил Орманыг өөрөөсөө дүлхэх бодлого байгаагаа илэрхийлв. Улмаар Жэс Орман өөрсдийнх нь өрөөнд нууцаар орсон гэдгийг хэлснээр Райан дүүдээ амьдрах өөр газар олохыг зөвшөөрнө. Гэхдээ тэд Роман яриаг нь сонсож байгааг мэдсэнгүй. Дараагийн өдөр нь Райан ажилдаа явхаас өмнө загтал бичээд шуудангийн хайрцагт хийв. Үүний дараа Жэс Орман ямаа баглаад явах гэж байгааг хараад нөхөртөө энэ тухай хэлнэ. Жэс үргэлжлүүлэн Орманыг хотоос гарахыг хориглосон ч тэрээр хол явчихсан юм шиг л юмнуудаа багалсан байгааг тайлбарллаа.
Үүнийг сонсоод Райан нам яран машиндаа сууж дүүгээ хайж олохоор түүний араас хөдлөн. Тэрээр дүүтэйгээ ярилцахаар утас руу нь залгасаар байсан ч Орман утсаа салгасаар. Энэ хооронд Джесст муу совин татснаар ийм зүйл болно. Өтгөн манантай гүүрэн дээр ах トゥ хоёр мөргөлдөж хин нь хүнд гэмтлээ. Джесс эмнэлэг рүү яран ирээд Орман Райан хоёр хоёулаа комд орж хин нь хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг олж мэдэв. Хэдэн ормын дараа Орманы найз бүсгүй Кейси ирээд тэрээр Джесст Орман өөрт нь ууралсан хэврээ байгаа гэж бодож байгаа тул энд төдийлөн удахгүй гэдгээ хэлнэ. Мөн тэрээр Джессэд түүнийг Орманы дүрслэн хэлсэн шиг нь сэтгэл татам юм байна гэдгийг хэлээд явлаа. 3-7 хоног өнгөрөхөд эмч Джессэд нөхрийнх нь тархины үйл ажиллагаа буурсан тул сэрэх магадлал маш бага гээд ах дүүсийг үргэлжлүүлэн хяналтандаа байлгах болно гэдгээ хэлв. Улмаар Джесс нөхрийнхөө төлөө санаа зовж гэртээ бүгсээр. Мөн тэрээр Райны захааг авч түүний 7 хоног бүр бичдэг хайрын захааг уншаад асгартлаа уйлна. Райан ажлын шаардлагаар байнга л гадагшаа явах шаардлагатай болдог байсан тул тэрээр үргэлж эхнэртэй захаа бичиж Джесс түүнээс хүлээн авсан бүхэл захаануудаа хайрцагт хадгалдаг байжээ. Хэдэн 7 хоногийн дараа итгэмээргүй явдал болж нөхрийнхэн дүү Роман комоос сэрэх нь тэр. Орман ах дээрээ очиод түүнд хүрэхэд гинт ослын дурсамжиндаа автаж газарт унав. Эмч Романд нарийн үзлэг хийж түүнээс ямар нэгэн зүйл санаж байгаа эсхийг нь асуулаа. Гайхмаар нь Роман хизээч гэрэлж байгаагүй мөртлөө хуримлаж байсан үеэ санаж байна гэж хариулна. Джесс эмнэлгээс дуудлага хүлээн авч эмнэлэгт ирээд Романтай уулзахад тэр шууд л Джесс рүү ойртсноор түүнийг духгүй байдалд оруулав. Үргэлжлүүлэн үзлэг хийснийхээ дараа эмч Орманыг ой санамжаа алдсан байх. Гэхдээ шалтгаан нь тодорхойгүй гэдгийг хэллээ. Эмч Джессэд Райан Роман хоёр өөр гэмтэл авсан болохоор тэд өөр цаг хугацаатай ухаан орно гэдгийг тайлбарлана. Орманы ой санамжийг сэргээхийн тулд Джесс түүнийг гэртээ аваачих шаардлагатай ба эмч Джессийг Орманы хувьд цорын ганц ойрын хүнэн тул гэртээ аваачихыг санал болгоно. Тэд гэртээ ирэхэд Орманы хачин зам байдал үргэлжилсэн хэвээр. Тэрээр Райны өвхөж буй цэцэг бүхий цэцэрлэгийг хараад сэтгэл дундуур байгаа нь харагдана. Шөнө болоход Джесст зурагтны дуу сонсогдох бөгөөд тэрээр дээрээс буугаад Орман Райны хурмын бичлэгийг үзэж байгааг хараад маш их гайхлаа. Тэрээр хурмаа хийж байсан цаг мөчтэй хайртай гэж хэлснээр Джесс түүнийг галзуурсан гэж бодоход хүргэнэ. Джесс түүнийг өрөөнд нь хүргэж түүнд тус болох зүйлсийг танилцуулав. Гэтэл Орман ослоос болоод өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдсон гэдгээ тайлбарлахыг хүсэхэд Джесс сонсохоос татгалзлаа. Цаг хугацаа өнгөрөхөд Джесс Романыг одоо ч хачин аашилсаар байгаад гайхаж улмаар түүний ой санамжийг сэргээхийн тулд Кейсиг дууджээ. Орман сарнайнуудаа тордож байхад Кейси түүн дээр ирээд гэрт нь хүрмээ орхиод явсныг нь хэлээд түүнд өгнө. Гайхмаар нь Орман Кейсиг дүүгийнх нь найз бүсгүй байх гээд түүнийг танихгүй байгаадаа уучлалт гуйв. Маргааш нь Джесс Орманаас зурвас хүлээн авах ба Райны утасны дугаараас түүнийг зүнхээ шалга гэсэн байлаа. Джесс зүнхээ шалгахад өмнө нь Райны барьдаг гинтийн бэлэгтэй адилхан захиа сарнай байхыг олсноор түүнийг төөрөгдүүлнэ. Оройн Джесс гэртээ ирээд угаалгын өрөө рүүгээ орж шүдний сойзон дээр нь од үргэсэн байгааг анзаарав. Зөвхөн Райан л түүний сойзонд од үргдэг байсан болохоор энэ нь түүний уурыг хүргэнэ. Тэрээр өрөөнөөс гарахаар хаалгаа нээхэд Орман үүдэнд нь сууж явах ба Джесс түүнээс эдгэр үйлдэлүүд нь ямар учиртайг асуулаа. Энэ үед Роман Джессийн Райантай хаанигтээ өнгөрүүлсэн хамгийн дурсамжтай мөчүүдийг нь хэлж сануулав. Үүнийг сонссон Джесс Орманыг зөвхөн Райны ил мэддэг дурсамжийг нь мэдэж байгаад нь зочирдож Орман түүнийг өөрийнх нь эхнэр гэж хэлснээр эргэлдсэн Джесс хаалгаа саван хаана. Маргааш нь Джесс найзтайгаа уулзаж өөрийнхөө сэтгэл санааны байдлыг ярьж өглөө. Түүний яриаг сонссон найз нь Райан Орманы биед ирэх боломжгүйгээд түүнийг худлаа ярьж байна гэж анхааруулв. Гэсэн ч Джесс үүнд эргэлдсэн хэвээр. Нэг өдөр Джесс ажилласаа тараад гэртээ ирэхдээ Орман Райны баримлыг дуусгаж байгааг анзаарна. Орман Джессийг ирснийг хараад санамсаргүйгээр гараа гэмтээснээр Джесс түүний гарыг нь боож өгөв. Энэ үед Роман түүнд ээжийнх нь мөнгөн хүзүүний зүйлтийг өгч түүнд амлсан ёсороо янзалчихсан гэдгээ хэллээ. Тэрээр зөвлөлтийг түүний хүзүүнд нь зүүж өгөөд явхад Джесс эргэлзэж төөрөлдсөн байдалтай үлдэнэ. Улмаар Джесс Орманы ой санамжийг нь сэргээхийн тулд ховсын эмчилгээ ашиглахаар шийдэж эмчтэр авчирав.
Ховсын эмчилгээ эхлэхэд Орман өтгөн мананд бүрхэгдсэн гүүрэн дээрх машины ослын талаар тодорхой санаж эхэллээ. Эмч түүнээс нэрийг нь асуухад тэрээр Орман гээд ослын дараа Орманыг харж байна гэж хариулв. Тэдний цус хоёр талаасаа урсаж эцэст нь нийлэх мөчөд Орман бодит байдалтай сэрэн Джесси нэрийг дуудана. Инфо өгөөд орч алцгал та. Месси шин мэдрэмж. Оройн Джесс өдрийн үйл явдлын талаар эргэлзэнгүй бодно. Тэрээр хэвтэж байхдаа хажууд нь хэнэгэн байгааг мэдэрч сандран босоход Орман хардарсан зүүд зүүдлээд байгаа болохоор битгий хөөж гаргаж хэмээн гуйсан ч Джесс түүнийг өрөөнөөсөө гаргав. Өглөө нь Кейси ирж Орманыг дагуулan мотоциклтойгоо явлаа. Кейси хадан зохионы орой дээр зогсоод өөрсдийнхөө хийдэг байсан зүйлсийг сануулахыг оролдсон ч Орман санахгүй байсаар Кейси Орманд түүнийг худлаа дүр эсгэж байгааг нь мэдэж байгаа. Джесс Орманаас айдаг байсан болохоор хизээч түүнийг хайрлахгүй гэдгийг хэлнэ. Тэгэд Кейси хуучных шигээ өөрийг нь цохио гэхэд Орман зүгээр л яваад өгөв. Нэг жил өнгөрөхөд Джесс эмнэлэгт байгаа Райн дээр зочлоход Райны хуруунаас хурмынх нь бөгж нь мултарч унах нь тэр. Джесс бөгжийг авч дахиад л муу совин татлаа. Эмнэлгээс явсны дараа Джесс Райныг достог байсан гатлагч онгоцны зогсоол дээр ирнэ. Хэсэг хугацааны дараа тэрээр гэрлүүгээ харихаар эргэхдээ Орман зогсож байгааг хараад гайхав. Тэд машинд сууцгааж Джесс Орманд Райнтай хамт авалсан зураг харуулж түүнээс энэ зургийг авуулж байхдаа Райн жихэнд нь юу гэж шивнэснийг асуулаа. Роман тухайн үед хажууд нь настай хосууд жаргалтай байхыг харснаа дурсаж Джессийн жихэнд бидний ирээдүй гэж хэлж байснаа яг одоо Роман түүний жихэнд хэлнэ. Улмаар Джесс эргэлзээгээ тайлж Орманы биед үнэхээр л нөхөр Райн нь байгаа гэдэгт итгэлтэй болов. Эцэст нь тэд үнсэлцээж дотн харилцаанд орлоо. Үүнтэй зэрэгсэн Райн ухаан орсон ч энэ нь Джесстэй хамт унтаж буй Орманы зүүд гэдэг нь тодорхой болно. Тэд байшингийнхаа гадна цагийг сайхан өнгөрүүлж байтал гэнэт Орманы цээж нь хүчтэй өдөх ба энэ үед тэдэнд эмнэлгээс дуудлага ирэв. Эмч тэдэнд Райн таталт өгсөн. Энэ нь түүний биеийн үйл ажиллагаа доройтсон гэсэн үг болохыг мэдэгдлээ. Орман Райны зовлон шаналлыг дэвчиж чадахгүй байгаагаа илэрхийлэн төхөөрөмжийг нь унтраахыг санал болгоход Джесс татгалзана. Учир нь төхөөрөмжийг салгавал Романы биед байгаа Райнд юу тохиолдохыг тэд мэдэхгүй. Хэсэг хугацааны дараа Роман Джессийн баримл дээр ажиллаж байхад Джесс хурж ирээд түүнд жирэмсний тест өгөн өөрийгөө жирэмсэн болсныг хэлснээр хосууд ад жаргалд умбана. Энэ үед Кейси хурж ирээд Джесс өөрлөө нь удаан хугацаанд холбоо бариагүй шалтгаан нь ийм учиртай байсныг мэдээд сэтгэл нь шархалж гомдлоо. Гэтэл Роман Кейсид дүүн үнэхээр муухай ханддаг байсан байх гэхэд Кейси одоогийн Орманыг урдих шигэ ажиллахгүй байгаад нь бүрч ихээр уурлаа. Кейси явхаас өмнө Джессид зориулж бүтээж буй баримлыг нь эвдэж Орманы жинхэнэ дүрхийг нь ил болгож уурыг нь сүүлчийн удаа өдөөхийг оролдсон ч бүтсэнгүй. Джесс Орманд Кейсиг өрөвдөж байгаагаа хэлэхэд Орман түүний хэвлий дээр гараа тавиад хүүхэд маань л чухал гэдгийг хэлнэ. Хожим Джесс Кейси дээр зочлохдоо гэрийнх нь хаалга нээлттэй байхыг анзаарч түүнийг гэртээ байхгүйг олж мэдэв. Джесс угаалгын өрөөнд нь ороод түүнийг амиа эгүүтгэж гисэн байна гэж боддогч азар өлгөөтэй хувцас байж таарлаа. Джесс Орман руу залгаж хүүхдийнхээ эхо зургийг авуулах завтай эсхийг нь асуухад Орман дугуйг хагарсан тул амжихгүй гэдгээ хэлнэ. Энэ хооронд Роман машиныхаа ачаан дээр ямар нэгэн зүйлийг бүтээсэн байлаа. Эмэгтэйчүүдийн эмч Джесст хүүхдийнх нь эхо зургийг өгөхдөө Джессийн хүзүүн дээр туралт гарсныг анзаарч түүнээс хуурамч зүйлтүү эсвэл хямдхан материалаар хийгдсэн юм уу гэдгийг асуув. Джесс эмчтэй ээжээс нь үлдсэн эртний үнэт эдэл гэж хэлэхэд эмч ёжтой нэмсэглэн тэгвэл гормоны дутагдал байх гэв. Джесс гэртээ ирснийхээ дараа хүзүүн дээрх туралтаа хараад гайхна. Учир нь түүнд өмнө нь хизээч юм туралт гарч байгаагүй.
Орман түүнийг бодолд автсныг нь анзаарч юу болсныг асуухад Джесс юу ч болоогүй хэмээн хариулна. Хэд өдрийн дараа цагдаа нараа тэднийд зочилж саяхан учир битүүлгээр сургаггүй алга болсон Кейсигийн талаар асуулаа. Орманы бие дугаар Райан түүнийг хэдэн 7 хоногийн турш хараагүй гэдгээ мэдэгдэж Кейсиг асуудалтай байгаа юм шиг санагдсан гэдгээ илэрхийлв. Энэ мөчөөс эхлэн Джесс Орманыг сэжиглэж эхлэн түүний гэмтэргийн өмнөх бүртгэлийг нь шалгана. Тэгэд Джесс түүний машины ачаан дээрхийг шалгахад мод хучаад ачсан байв. Тэрээр түүний ажлын өрөө рүү ороход Орман түүнд өмнө нь ширээний хөлн дор хийж байсан азийн зоосоо өгснөөр эргэлзээг нь үгүй болголоо. Үүний дараа Джесс Орманд гэрийн ажил хийхэд нь тусалж тэрээр хүүхдийнхээ эд зүйлсийг дээд давхарт оруулах гэж байгаагаа хэллээ. Джесс хүүхдийнхээ зүйлсийг өрөөнд нь оруулж тавихдаа санамсаргүйгээр Райантай уулсан зураг унгаачихв. Гайхмаар нь зургийн ард жаадсан дотор ээжийнх нь жинхэнэ мөнгөн зүйлт нь байх нь тэр. Энэ үед тэрээр Орманы өгсөн хүзүүний зүйлт хуурамч байсан болохоор хүзүүн дээр нь тууралт гарсныг ойлгоно. Улмаар Джесс нөхрөөсөө ирсэн бүх захианууд болон зургнуудыг хадгалдаг байсан хайрцаг нь эвдэрсэн болохыг анзаарлаа. Энэ мөчөд Джесс Орман өөрт нь анханасаа худлаа хэлж байсан ба үнэн дээр түүний дотор Райан анханасаа байгаагүй Орман дүр эсгэж байсныг ухаарав. Тэр ах Райаныхаа дүрд орохын тулд тэдний гэрэлтээс эхлээд тэдний бүхэл түүхийг тодорхой мэд хүүднээс тэдний зураг бүхнээ бичсэн захиануудыг нь уншиж судалсан болох нь тодорхой болно. Үннийг мэдсэн Джесс ямар нэгэн алхам хийж амжаагүй байтал Орман орж ирээд түүнийг тэврэв. Джесс зочирдсан байгааг анзаарсан Орман түүнээс зүгээр эсхийг асуухад Джесс зүгээрээ удахгүй доошоо буулаа гэж хариулна. Угаалгын өрөөнд Джесс гарах гарц хайсны эцэст цонхоор харж Орманыг ирэхэд гойжууллаа. Тэрээр цонхоор үсрэх юм бол хүүхдэд нь аюултай гэж үзээд нууцаараа доошоо буухад Орман түүнийг дуудав. Тэрээр Джессд өөрийнх нь дүү гэгддэг Орман өөрөөс нь ч өмнө Джессийг хайрладаг байсан тухай ярьж өгнө. Дараа нь тэр Джесс рүү занал хийлсэн байдалтай ойртож түүнд ямар нэгэн зүйл харуулахыг хүсэж байгаагаа хэлээд ажлын өрөө рүүгээ дагуулan явлаа. Ажлын өрөөнд Орман Джессд хүүхдийнхээ орыг харуулад таалагдж байгаа эсхийг асуухад Джесс итгэл муутайхан тийм гэж хариулв. Джесс өрөөнөөс гарах гэхэд Орман түүнийг зогсоож хаалгаа түгжин дүлхүүрээ шиднэ. Эцэст нь Джесс түүнийг өөрт нь худлаа хэлсэн гэж буруутгаад яаж ийм жигшүүртэй зүйл хийж чадваа гэж асуув. Улмаар Роман үнэн дөрхөө илчилж энэ бүхнийг түүний төлөө хийсэн хэмээн тайлбарлаж Райан биш өөрийгөө л түүн дээр буцаж ирсэн гэдгийг хэллээ. Үүнийг сонсоод Джесс түүнийг өөрт нь хүрсэн гэж бодохоор жигшиж зөөцж байгаагаа илэрхийлнэ. Джесс Романыг зохиж унгаад зогтаахыг оролдсон ч тэр түүнийг амжиж зогсов. Орман Джессийг ажлын ширээн дээрээ даран хэвтөөлж түүнийг багалзуурдаж байхдаа хүчирхийлэл үйлдэхийг оролдлоо. Энэ хооронд дэмлэгт Райан даталт өгч Орман Джесс хоёрын хоорондох тэмцэл улам ширүүсэн. Гэнэт Романд ослын үеийн дурсамж толгойд нь эргэлдэн сатарах үед Джесс түүнд цүүц зов. Джесс түүний хүзүүнд цүүц зоосныг анзаараад Орман хөшиж орхилоо. Тэр гуйван арагшаа хан налан суухад Орман Кейсиг хитэх сэжиглээд байснаас нь болоод түүнийг хөнөөсөн нь тодорхой болно. Дараа нь Джесс эмнэлэгт очиход эмч түүнд Райан хэдийгээр даталт өгсөн ч бэрхшээлийг даван туулж амьд үлдэж чадсан гэдгийг хэлв. Эмч гарсны дараа Джесс Райаны хуруунд бөгжөө зүүж өглөө. Тэд өөрсдийгөө энэ бүхнийг даван туулна гэдгийг хэлж энэ удаад Джесс түүний хажууд үлдэж төгс эхнэр нь байх болно гэдгээ амлана. Дараа нь Джесс эмнэлгээс гарч ирээд хүзүүний зүйлтээ зүүх гэтэл Райаны гар түүнд зүйлтийг нь зүүхэд туслахыг мэдрэв. Гайхсан Джесс эргээд харахад хинч байгаагүй ч түүний царайнд итгэл найдвар төрсөн мэт инээмсэглэл тодорсноор кино төгсдөг.